Жишээ бодлого 1. 2750 бүхэл 10,000-ны 4,163 гэсэн бутархайг Ад нь орон ангийн үснэгтэнд нөхөж жирээ. Бд нь дээрх тоог 1000-таар, 100-таар, 10-таар бүхлээр болон тэг 11, тэг 101, тэг 1000-ны наривчлалтай тус тоймол гэсэн байна. За бүгдээрээ хамтдаа үснэгтэндээ нөхөж цэцгээе. За Бд нь дээрх тоогоо 1000-таар томилъё. За 1000-таар томилохын тулд бүгдээрээ 1000-ийн орон дээр хэдийн тоо байныг харцгаая. За 1000-ийн орон дээр 2-ын тоо байна. За томилохын тулд арын цифрыг нь харна. Арын цифр нь 5-аас их буюу 5-та тэнцүү байвал 1-ээр нэмэгдүүлнэ. 5-аас эрс бага байвал томилох орны цифрыг нь хэвээр нь бичдэг. За 2-ын арталт 7 буюу 5-аас их тоогоо учраас 2 дээр 1 нэмэгдээд 1000-таар томилвол 3000 болох. За дараа нь 100-таар томилоо. 100-ийн орон дээр маань 7 гэсэн тоо байна. 7-гийн арын цифр нь 5 буюу 5-та тэнцүү байгаа учраас 1 тоогоор нэмэгдүүлнэ. За тэгэхээр 100-таар томилвол 2800 болох. 10-таар томилвол 10-ийн орон дээр маань тэг 5 гэсэн тоо байна. За 5-ын арын цифрыг харах юм бол тэг буюу 5-аас бага тоо харагдаж байна. Тэгэхээр хിവэрээ бичихдээ 2750 болох. За дараа нь бүхлээр томилох нь. Бүхлээр томилохдоо таслалын уртлын гишүүднээ томилж өгдөг. За тэгвэл уртлынхын цифр тэг. За тэгийн арын цифр маань 5-аас бага тоогоо учраас хിവэрээ бичигдэнэ. За тэгээ бүхлээр томилвол 2750 бүхэл болно. Дараа нь тэг 11 наривчлалтай буюу 10-ны хэсгээр нь томилж өгье. За тэгвэл 10-ны хэсгээр 4 гэсэн цифр байна. 4 гэсэн цифрийн арын цифр маань 5-аас бага байгаа учраас хിവэрээ бичигдээд тэг 11 наривчлалтай томилвол 2750 бүхэл 10-ны 4 болох. За дараа нь тэг 101 наривчлалтай томил гэсэн. За 100-ны хэсгээр маань 1-ийн цифр байна. 1-ийн цифрийн арын цифрыг харах юм бол 5-аас их тоо харагдаж байна. За тэгэхээр нэгээр нэмэгдээд 2750 бүхэл 100-ны 42 болох. Дараа нь тэг 1000-ны наривчлалтай буюу 1000-ны хэсгээр нь томилж өгье. За тэгвэл 1000-ны хэсгээр маань 6 гэсэн цифр байна. 6-гийн арын цифр маань 5-аас бага байгаа учраас хിവэрээ бичигдэх. За тэгэхээр 2750 бүхэл 1000-ны 416 болох нэ.